эерэг, гэгээлэг, сайн, сайхан, боломж, эдгээр үгс тархинд юу бүтээдэг гэж үзэл бодлоо өөрчлөх хүчийг бүтээдэг. Сэтгэлийн эрүүл мэндэд тань анхааран туслах, амьдралын хүчийг нэвтрүүлэг эхэлж байна. Гэр бүлийн радиотой хамтдаа байдаг эрхэм сонсогч танд энэ өдрийн мэнд хүргэе. Амьдралын хүчийг сэтгэл зүйн боловсрол олгох нэвтрүүлгийн маань цоо шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Гэр бүлийн радиогийн 2 дугаар студид сэтгэл зүйч Баясаа, гэр бүл судлаач Цомо. За өнөөдрийн маань эрхэм хүндтэй зочноор Better Mind Норгод сэтгэл зүйн эмнэлгийн үүсгэн байгуулагч сэтгэл зүйч мандах эмч маань хүрэлцэн ирсэн байна. Ингээд танд өдрийн мэнд хүргэе. За микрофоноо жоохон чангалаад өгөөрэй. За тэгээд өнөөдөр битэрийн хувьд гадаадад амьдарч байгаа монголчуудынхаа сэтгэл зүйн асуудлуудын талаар тэнд очиод тэр хүмүүс ямар зүйлийг бас туулж мэдэрч явж байгаа бол энэ талаар ярихад бэлэн болсон байна. Гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар сонсогчдоо лайв стримтэйгээр үзээд за магадгүй хайртай татны хүмүүс рүүгээ гадаадад сууж байгаа за асуудлууд тулгарч байгаа тэр хүмүүсээ бас меншн хийгээд тэр хүмүүс рүүгээ шеэр хийгээд өгөөрэй. За 986 104 5 дугаарын утас шуудаар нээлттэй байгаа. Гэр бүлийн радио 104.5 84.5 телефон болон 3W1045 цэгмэн гэсэн захим хуудасаар бид амьдралын хүчийг нэвтрүүлгээ хүргэж байгаа шүү. За тий гадаадад сууж байгаа монголчууд гэл маш том хүсэл мөрөөдөл гой зүйлийг тэгээл явдаг тий. За байртай болно, эрдэм боловсралтай болно, сургууль сурна. За одоо хайртай хүмүүстэйгээ тэнд гой шинэ амьдрал бий болгоно гэд. Гэсэн ч гэсэн одоо яг тэр хүмүүсийг дагаад одоо олон сэтгэл зүйн асуудал бэрхшээлүүд тулгамдж идэг. Тэгээд хоёулаа сая бас нэлээ олон кейс жишээнүүдийг яриа сууж илаа. Тэгэхээр ер нь бол ингээд Better Mind сэтгэл нойргол сэтгэл зүйн эмнэлэг рүү хандж идэг хүмүүсийн ямар асуудлууд байдаг бол гадаадад амьдраад асуудал тулгарлаа. Надад хэцүү байна. Туслаач гэж ямар кейстэй хүмүүс ирдэг болоо. Ер нь эмнэлэг үйлчлүүлж байгаа хүмүүсээс ихнийг анзаарах юм бол гадаадд сурч байгаа оюутан залуучууд голчлон ирдэг. Яагаад гэхээр одоо дөнгөж 17-8-тай бүрэн одоо тархины хөгжил маань гүйцээгүй дөнгөж насан турсан хүүхдүүд маань ерөөсөө хитгэн цагийн дотор юм уу эсвэл их л холын орон байлаа гэхэд 1-2 өдрийн дотор л тухайн хүүхдийн маань өссөн орчин гэр бүл унтах, идэх, хоол гэл бүхий л зүйл маань хитгэн цагийн дотор тис өөрөөр солигддог учраас ер нь эхний 6 сараас 1.2 жилийн хугацаанд дасан зохицгон хямралт нилээдгүй орж эмчид, сэтгэл зүйчид ханддаг. Энэ нь одоо тэгтүүлээ төсөөлөд үзье л та бид нар чинь энэ Монгол улсдаа хар баг наснаас амьдэрсэн цаг агаарт нь хүүтэн байсан ч халуун байсан ч цаг агаартаа тассан замынхаа төгжрэл иддэг хоол унд махныхаа амтанд тассан байгаа шүү дээ. Тэгэнгүүт ерөөсө богино хугацааны дотор тухайн хүний амьдралын орчин хүрээлэн байгаа зүйлс тэр чигээрээ үнцээрээ өөрчлөгддөг. Тэгэхээр маш олон зүйлийн өөрчлөлт шинжилэлтээс болоод дасан зохицгон хямралт Монголд сурч байгаа хүүхдүүдээс илүүтэй ордог байхад. Дээрэс нь гэр бүлэрээ удаан хугацаагаар гадны оронд ажиллаж хөдөлмөрлөж байгаа хүмүүс маань сэтгэл зүйн хямралд орж нилээдгүй ирдэг. Одоо сүүлийн үед анзаархад гэр бүлэрээ их 30 гаруй насны, 40 гаруй насны хүмүүс гадагшаа явдаг болсон байх шүү дээ. Тэгэхээр эдгээр гадагшаа явсан хүмүүс маань их хүсэл мөрөөдөл дүүрэн өндөртэй явдаг байхan л те. Маш гоё орчинд их гоё сургуульд хүүхдүүдээ сургаал, их боломжийн ажил төрөлтэй газар очино гэж төсөөлдөг боловч яг бодит орчин дээр ачаалал ихтэй, мөнгөний, санхүүгийн стресстэй, тухайн нийгэмдээ дасан зохицох төвхтэй байдаг учраас ер нь хөвчлэн эргэлцсэн, тэнгэлцсэн, түгшүүрлсэн сэтгэл санаагаар унсан байдалтайгаар ер нь сэтгэл зүйчээс сэтгцийн эмчид нилээдгүй ханддаг. Оюутнууд их ханддаг гэлээ тий. Тэгээд давхар сэтгэл зүйн одоо төлөвшин бүрэн гүйцээг байгаа 18 хүрээл гадагшаа авчдаг. Гэтэл бие даах нь битгий сэтгэл зүйнчд аюу гэдгийг тий. Одоо зөв төлөвшөлт сурааг байгаа хүүхдүүд. Энд дээр ингээд бодохоор би ч бас яг энэтэй үзэл бодол нэг байгаад байдаг.
бакалавра Монгол төгсөөд магистра ч юм уу гадаадд хамгаалвал арай илүү төлөвшсөн байт юм байна да гэж хардаг. Тэгэхээр хүүхдүүдийн хувьд тэнд мэдээж сая таны хэлдэг нөгөө өөрийн тухтаа ор, дасан зохицол, эдээшил гэл олон зүйл нөлөөлж ин тэ нөгөө махны амт хүртэл өөр байдаг гэд. Ингэхээр хүүхдүүдийн хувьд одоо тэнд очиод давхар хажуугаар нь одоо сургууль соёл явж байгаа учраас маш их ачаалал. Дээрээс нь ажил хийдэг тий. Ажил хийгээл бүр их ачаалал. Яг тэр үед бол ингээл гэртээ байгаа Монголд байгаа хүмүүс бол сайхан байгаа да, болж байгаа да гэдэг ч юм уу тий. Хүний газар ч гэсэн ингээд эрдэм ном сүрээд гоё явж байгаа да гэдэг бахархал байж идэл тэнд одоо хүмүүсийн сэтгэл зүрхэнд ганцаардах, гэр оноо санах, сэтгэл санаагаар унах гэд олон зүйлийг ингээд даван туулж штэ. Тэгээд түрүүхэн л бас Японд бас яг нэг тийм харамсалтай хэрэг гарлаа гэж дуулдчихсан. Ингээд бодохоор тэр хүрхгүй тулд тэнд явж байгаа хүүхдүүдэд сэтгэл зүйн одоо ямар ойлголт мэдлэг хэрэгтэй байдсан болоо ядчил надад тусламж хэрэгтэй байна гэд захимаарч болтгой холбогдоо зөвлөгөө авах ч гэдэг юм уу тий. Тэр маш чухал санагдаад байдаг шин. Таны хэлсэнчлэн ер нь гадаадд сурж байгаа хүүхдүүд маань 17-8 нас хүрлээ гээл бид нар чи ер нь өөрсдөө их том болчлоо гэж боддог шүү дээ. Том болчлоо. Тэр хүүхдүүдийн сэтгэл дотор бол гадаадд сурч ийн өндөр төлбөртэй сургууль сурч байна. Сайн сурах ёстой. Эцэг эхийн ачийг хариулаад мундаг байх ёстой. Хэцүү байна гэдэг үгсийг тэр хүмүүстээ хэлж санааг нь зовоож болохгүй гэдэг бодолтой байдаг. Тэгэхээр ер нь тэр амьдралын орчин солигдохоос гадна төлбөрийн ачаалал ирнэ. Хэцүү байсан ч хүмүүст хэлэхгүй тэр таагүй мэдрэмжүүдэд хадгалдаг, хураадаг, нуудаг тэр зүйлсүүд нэлээдгүй ажиглагддаг. Гадны оронд ер нь ямар ч насны хүн очоод амьдэрсэн эхний 6 сарын хугацаанд бол тасан цогцгон хямралд орох нь хэвийн үзэгдэл юм аа. Та сул доройдоо ч юм уу бусдаас өөртөө тийм таагүй тухгүй мэдрэмж бол аваагүй шүү. Хүн болгон мэдэрнэ. Тэгэхээр тэр таагүй мэдрэмж авж байгаа ганцаардаж байгаа, буцаа авчмаар санагдаж байгаа тэр мэдрэмжүүдийгээ бол хэвийн зүйл гэж хараарай. Дээрэс нь тэр дотор мэдрэгдээд байгаа таагүй бодлуудаа, мэдрэмжүүдээ дотроо хадгалаад зөвхөн өөрөө ахин бодоол хэцүү байна, ганцаардаж байна, би хичээх хэрэгтэй, би муу байж болохгүй гэдэг бодлуудаа бодоол байх юм бол стрессээ улам нэмэгдүүлээд улам удаан хугацаагаар өөрийгөө зовоох хэрэг гарна. Тэгэхээр таагүй байгаагаа эцэг ихтэй хайр татны хүмүүстэй хэлэхэд эвгүй байдаг бол мэрэгжлийн сэтгэл зүйчид, сэтгцийн эмчид эсвэл өөрийнхөө 100% итгэдэг дотны найдвартай хүндээ доторх мэдрэмжүүдээ ярьж хуваалцах хэрэгтэй. Ярилцсны дараа бол хүнд цаанаасаа нэг юм сэтгэл уужраа, тайван юм болмоор ч юм шиг мэдрэмж төрдөг шүү дээ. Тэгэхээр дотроо бити хадгалаарай. Итгэдэг хүндээ эсвэл сэтгэл зүйчид ярьж сэтгэлээ уудлаж тохирсон зөвлөгөөгөө авч явах хэрэгтэй байдаг. Эхний 6 сар бол дасан зохицох нь байна. Тэгэхээр та тэнд засан зохицох гээд хэцүү санагдаж байгаа бол дайггүй шүү. Одоо тий хүн болгон яг энийг туулаа явж байгаа шүү. За 6 сараас хитрээд энэ маань ингээд юу гэдгийг тий гэрээ сансаар л байх. За би буруу зүйл хийчлээ дээ. Энд би маш их ганцаардж байна да, хэцүү байна да гэж бодох юм бол та мэрэгжлийн хүнд бас хандаж зөвлөгөө тусламж авах нэ. За хүмүүсийн хувьд тэгж яриад идэг тий. Одоо ингээд кейсүүдийг ярих юм бол оюутнууд их байна гэж байгаа. Тэгээд нөгөө талдаа бас харахаар гэр бүлэрээ яваад нэрэл тэнд очиод нэг шин сайхан амьдралыг зохицлооч нь гэж л одоо нэлэх бага хүүхдтэй тий эмэгтэйчүүд гэртээ суугаад ирэхээр нөгөө Монголд байсан ажил, карьер, сонирхол, найз нөхөд бүх зүйл байхгүй болоод ирэхээр бас их маш их хүнд бэрхшээл асуудалд ордгоо гэд сая хоёлаа ярьжсэн шүү дээ тий. Энэ талаас нь бас тэлгүй яхаа ер нь бол гадагшаа явж гэр бүлээрээ амьдрий гэдэг хүсэл бол залуучуудын дунд нилээдгүй байдаг шүү дээ. Кинон дээрээс харахаар ч гэсэн гадаадд амьдрахаар тэр цэцэрлэг түрээлэн, ногоон байгууламж, идэж ууж байгаа зүйл, сургууль соёл гэл маш л сайхан зүйл харагддаг шүү дээ. Тэгээ яг бодит амьдрал дээр очихоор Монголд 10 жил, магадгүй 5-6 жил бүтээсэн тэр карьер, Монголд өгсөн сургууль, мэрэгжил, хамт олон найз нөхөд, гэр бүл гээд бүх тэр нийгмийн хүрээллүүдэд орхиод тэнд дахиад нэг шин одоо карьерийг тгээс эхлэн гэдэг үгэл хүнд нэлээд стрессний мэдрэмж төрүүлдэг байна. Тэгээд яг ийм залуухан хоёр хос маань бага насны 2-3 хүүхэдтэй гадны оронд очлоо гэхэд эхний ээлжинд цэцэрлэг олдох уу, тэр олцсон цэцэрлэг нь их хөвчлэн төлбөртэй байж таардаг. Тэр төлбөрийг төлөнгөө давхар ажил хийхээр бас
гэр бүлд нэлээд ачаалттай байдаг учраас яалтчгүй эмэгтэйчүүд маань ихэвчлэн гэртээ хүүхдүүдээ сургуулийн насанд хүртэл хараад харин залуучууд маань эхнэр гэр бүлийнхнийгээ одоо амьдралын залгуулахын тулд нэгээс хоёр ажлыг нэлээд ачаалттай хийдэг байх. Тэгэхээр эрэгтэй хүмүүсийн хувьд бол бас л одоо карьертай, ажил мэргэжил боловсролтой байсан залуучууд шүү дээ. Тэгэхээр гадны оронд очихоор яг мэргэжлийнх нь ажил төдийлөн олдохгүй, өөрийнх нь сэтгэлд хүрээгүй, ачаалал ихтэй ажил олтно. Тэр яваандаа өөртөө ихтэй байдал, өөрийнхөө үнэлэх үнэлэмж маань буурч ирнэ. Стресстэй чиглэнэ. Эмэгтэйчүүдийн хувьд бол нийгмийн харилцаа хумигдаад, дотны хүмүүсээсээ хумигдаад ирэхээр мөн стресс тайлах газаргүй болохоор сэтгэл зүйн хямралд орж эхэлдэг. Одоо Монголд бол хэдүүлээ гэртээ хүүхдээ хараа суулаа гэхэд бол таагүй мэдрэмж төрөх юм бол гараал найзуудтайгаа уулзчих болно. Эсвэл ээж аав нь гэрт нь ороод ирнэ. Хэл удаж одоо байрныхаа ээж нартай ч гэсэн гараад ярилцчих боломж өгдөг шүү дээ. Тэгэхэд гадны оронд тийм дотны одоо нэг ижил одоо монголчуудын хүрээлэл хомигдмал байдаг учраас эмэгтэйчүүд ч тэр гэртээ суугаад стресстэй. Ер нь буруу шийдвэр гаргаж юу, буцаад явдаг ч байж юу, би тэнд одоо тийм ажил төрөл хийдэг хүн байсан да. Тэдэн жил ажиллаж исэн бол тийм албан тушаалд хүрэх байсан да гэд ийм өнгөрсөн лүгээ харамссан одоо сэтгэл дундуур мэдрэмжүүд нилээдгүй ажиглагддаг. Гэр бүлийн радио 104.5 84.5 телефоноор амьдралын өвчиг сэтгэл зүйн боловсрол олгох нэвтрүүлгийн маань цоо шинэхэн дугаар гадаадд амьдарч байгаа монголчуудад тулгардаг сэтгэл зүйн асуудлууд энийг тэгвэл бид нэр хэрхэн даван туулахын хэрхэн дасан зохицохын гэдэг талаар Better Mind Norgod сэтгэл зүйн эмнэлгийн үүсгэн байгуулагч сэтгэл засалч мандах эмчтэй ярилцаж байгаа. Тэгэхээр 9986 104.5 дугаар явц шуудаар нээлттэй гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар бид одоо лайв стримтэйгээр хүрж байгаа учраас комент зэгт бас асуултуудыг үлдээж олно, мэдээж утсаар шууд холбогдоод бас ярилцаж болно. За тэгэхээр ганцаардал гэдэг зүйл маш их байгаа дээ. Хүн чинь нийгмийн л амьтан штэ. Бусдтайгаа харилцаатай байж ээж те бас нийгэмд тодорхой хэмжээний орон зай эзлэх байр суурьтай байж ээж нэг юм үнэлэмж үндэс нь итгэл гэдэг зүйл явдгаа гэж та сая бас хэллээ штэ. Тэгэхээр тэр зүйлд байхгүй ганцаардаа дэрэнгүүт одоо юу гэдгийг хэвийн энгийн одоо ганцаардал гэж бас байна те. Тэрнээс ямар байдал руу шилжээд ирвэл энэ эрсдлийн түвшин рүү орчлоо. Тий, энэ болохоо байлаа гэж үзэх вэ. Ганцаардал гэдэг зүйлийг бол ер нь хэдэн насны ч хүн мэдэрнэ. Бидний ихэнх нь амьдралынхаа айл нэг цаг үед ганцаардал гэдэг зүйлийг мэдэрчил байсан байдаг. Гэхдээ хэвийн ганцаардал бол түр хугацаанд нэг хэдэн минут, хэдэн цагаар магадгүй нэг хэдэн өдөр үргэлжлээл тэр ганцаардсан мэдрэмж маань арилждаг. Энэ бол хэвийн ганцаардал. Харин 6 сараас дээш хугацаагаар маш удаан хугацаагаар буюу гүн гүнзгий ганцаардлын мэдрэмжийг авах юм бол дараагийн шатанда сэтгэл готрлын шинжүүд илрээд эхэлдэг. Эхний ээлжинд бол ганцаардаад байгаадаа тухгүй хүмүүстэй баймаар байна, гэрийнхэнтэйгээ найз нөхдөдтэйгээ уулзмаар байна, ганцаараа баймааргүй мэдрэмж төрж эхэлнэ. За үүний дараа ганцаардал гэдэг маань тухайн хүндээ бүр ижил дасал болсон мэдрэмж төрөөд ирэх юм бол одооноос эхлүүлээд энэ готролтой хавсарсан буюу сэтгэл зүйчийн эмчийн тусламж хэрэгтэй болсон байх шүү гэсэн тохио байдаг. Ганцаараа байх дуртай, гэрээсээ гармааргүй байна, олон хүн гэртээ цуглуулмааргүй байна, ганцаараа баймаар байна, чимээгүй баймаар байна, ер нь дэлгүүрээ ороод ирэх хэцүү байна. Гэр бүлийнхэнтэйгээ ярихад хүртэл аль болохоор хурдан яриагаа дуусгамаар санагдаж байна гэдэг маань тэр ганцаардал гэдэг зүйл маань ер нь тухайн хүнийг сэтгэл готролд оруулж эхэлж байгааг илтгэж байгаа шинжүүд. Тэгэхээр ганцаардалтаа дуртай болоод ирэх юм бол за энэ ер нь цаашлах юм бол онцгүй шинж тэмдэг болж магадгүй байх нэ. Хайртай цэцний хүндээ ийм шинж илрээд байгаа гэдгийг хэлээрээ. Эсвэл боломжтой бол онлайнаар зөвлөгөө өгдөг сэтгэл зүйч, сэтгэл засалж эмчнэр нилээдгүй байдаг шүү. Онлайнаар бас зөвлөгөө аваад би үнэхээр готролд ороод байна уу, хэвийн ганцаардал байна уу, яаж энэ одоо сэтгэл санаа таагүй байгаагаа давж гарч болох уу гэдгээ хувьчилсан ийм зөвлөгөө авч давж гарах бүрэн боломж байдаг. Сэтгэл зүйн готрол руу орчноо гэдгээр одоо маш хэцүү байдал руу орж шин. Гэхдээ одоо нөгөө сошиал дээр нэг
видео явж исэн л та сэтгэл гутралд өртсөн байгаа хүн. Гаднаасаа харахад бол ажиллаа хийгээл амьдралаа энгийн өрнүүлээл байгаа юм шиг мөртлөө яг нэг юм бороо асгарч байгаа тий. Нэг тийм видео яваадсан. Байнгын л бороо ороод байгаа дээрээс нь. Гэхдээ тэр хүн юмаа хийгээл ингээл яваад байгаа. Тэгэхээр тийм байдалтайгаар за одоо буцчвал болохгүй дээ. За энд нэгэн л миний карьер эхэлсэн юм чинь болохгүй дээ тий. За одоо үр хүүхэдтэй сайн одоо сургууль орчинд өсгөх нь зөв учраас бид хэсгээс аргагүй дээ. За одоо нэгэн тал одоо тий би 4 жил ирсэн бол энийг барж ижил явна да гэл ингээл олон одоо шахалж шаардлага. За магадгүй одоо мөнгө олохгүй тий байр савуулно гэж явсан залуучууд бол за тэсэд нэг тэдэн жил ажиллачи. Одоо тэдэн жил ажиллачи гэдэг нэг тэр тэсэд гэдэг үгэнд л маш их байгаад байдаг штэ. Тий. Тэгэхээр хэрвээ бидний сэтгэл зүй эрүүл, бие эрүүл байх юм бол монголчууд харьцангуй тасан зохицох чадвар сайтай шүү дээ. Ер нь судалгаа байдаг. 1.2 жил болоход л монголчууд ямар ч орчин нөхцөлд, ямар ч улс оронд дасан зохицоод хэвийн тухтай мэдрэмж аваад сайхан амьдарч боломж байгаа. Гэхдээ тэр дасан зохицох процессыг хэвийнээр хурдан явуулъя гэх юм бол нэгдүгээрт бидний сэтгэл зүй стрессгүй байх хэрэгтэй. Сэтгэл зүй сайхан бэжж тэр орны бидэнд өгж байгаа тэр боломжийг боловсролын, мөнгө төгрөгний, амьдрах орчны тэр боломжийг ашиглаж сайхан хүссэн амьдралаа бүтээх боломжтой шүү дээ. Тэгэхээр ер нь гадаадд амьдрах хэцүүч гэсэн хичээх юм бол хүссэн амьдралаа, хүссэн боловсролоо гаднаас авах боломж байгаа. Тэгээ хурдан тэр сайхан мөрөөдөлтөд хүрэхийг гэх юм бол нэгдүгээрт бидний сэтгэл зүй хэвийн байх хэрэгтэй. Өөрөө тухгүй мэдрэмжтэй, стресстэй, сэтгэл дундуур онцгүй байгаа мөртлөө гүрээ яа, хичээ яа гэдэг чинь тэр 4 жилийн хугацаанд хүссэн мөрөөдөлтөд хүрчих байсан хугацаа чинь 5 жил, 6 жил, магадгүй 4 жил гүрэх байсан бол, тэсэх байсан бол шантраад 1-2 жил болоо буцаад ирэх чинь билүү. Тэгэхээр хамгийн суур зүйл бол сэтгэл зүйн хувьд хэвийн байж хүссэн мөрөөдөлтөд хүрнэ. Тэгэхээр сэтгэл зүйн тэр таагүй тухгүй мэдрэмжийг гадаадад амьдарч байгаа ямар ч мэрэгжлийн, ямар ч насны хүмүүс их бага хэмжээгээр мэдэрнэ. Энэ бол хэвийн үзэгдлээ. Энийг нэгдүгээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дараа нь тэр таагүй онцгүй төрж байгаа мэдрэмжүүдээ дотроо хураагаал гүрийгээл эргэлдүүлээд байх тусам өөрийгөө улам амархан шантрах сэтгэл зүйн хувьд бууж өгөхдөө илүү одоо ойрхон болгоод байна гэсэн. Тэгэхээр таагүй байгаа л таагүй байгаагаа яар эсвэл таагүй байгаагаа одоо гадагшлуулах арга нь тэр бичдэг арга байдаг шүү дээ. Ямар нэг байдлаар бичиг болон яриагаараа гадагшлуулж мэдрээд байгаа таагүй мэдрэмжүүдээ өөрөөсөө холдуулах хэрэгтэй. Ингэх юм бол илүү хурдан орчиндөө тасан зохицно. Ингээд тасан зохицсон хүн маань ер нь хүсээд байсан тэр мөрөөдөл зорилготой хүрэхэд илүү хялбархан болно. Яалтчгүй одоо нөгөө монголчууд дасан зохицохта амархан тий нүдэлж ардсан уучраас гэд энэ бол үнэхээр том гоё давуу тал байгаад байна. Тэгвэл тухайн орчныхоо орчинд нэгээс одоо 1.2 жилийн хугацаанд дасан зохицлоо одоо эрүүл одоо сэтгэл зүйтэй стресс багтаа байх юм бол цаашаагаа өөрийнхөө хүсэл мөрөөдөл амьдралын зорилго тэр улсын сайн өгж байгаа өгөөжийг харах нь байна. За ингээд дасан зохицчлаа. Тэгвэл амьдрал их гоё явах гээд байна. Гэтэл ингээд дахиад нөгөө нэг хүн лимчээ асуудлууд байгаад байна гэдэг шиг. Түрүүнд бас нэг кейс иржсэн да нөгөө ганц бие залуучууд нэлээд 20 гараад 30 төгсөж байгаа. Тэр залуучууд маань одоо ажил карьертэй болоод тэнд ажиллаа эхлүүлээд үргэлжлүүлээд бас тэр чин залуу хүн юм чи нөгөө хайр сэтгэлийн асуудал ингээл амьдралын асуудал явах байтал яалтчгүй нэг юм хүрээлэл одоо монголчууд цөөхүүлэн штэ гээл те эсвэл яг өөртөө ижил үзэл бодол одоо гэдэг нь боловсролын төвшин харилцаа хандлагч гэдэг юм уу таарах хүн байхгүй болохоор тэгэл маш их ганцаардал ажилтай карьертэй амьдралтай ч гэсэн ганцаардлаас явдаг. Тийм шүү. Ер нь сэтгцэн багш нар маань ч гэсэн ер нь ярьдаг. Ер нь гадаадд ингээ бакалавра төгссөн, үргэлжлүүлээд магистра төгссөн. Тэгээ Монгол залуучууд чинь айгүй өндөртэй ухаантай юм чинь яаж хийж байгаа тэр гадны орондоо мэрэгжлийн ажлыг хийж байгаа залуучууд бол нилээдгүй байдаг. Тэгээд багш нарын маань яриагаарч тэр ер нь миний анзаарч байгаагаарч тэр нэг 25-аас 30 орчим насны нэг юм хаана амьдрахаа шийтгэхэд хэцүү болсон залуучуудаас нилээдгүй сэтгэл зүйчд ханддаг.
18 наснда гадаадд яваад тухайн орныхоо хоол унд, соёл, орчин, хүмүүсийн хоорондын харилцаа гэд бүхэл зүйлд ер нь аль хэдийнэ дасан зохицсон. Одоо жишээ авах юм бол Америкт амьдардаг нэг эмэгтэй байна л да. 29 настай. Монголд ирээд амьдрыг гэхээр Монголын орчин, замын төгжрэл, идэж ууж байгаа хоол унд, дээрэс нь хүн хоорондын харилцаа, байгууллагын соёл, тэр цалин гэдэг зүйл бол тэр Америкт ажиллаж байгаа цалин нөхцөлийг бол үнэхээр хаанч хүрэхгүй байгаа тийм. Гэхдээ Монголд амьдрыг гэхээр гэр бүл нь байна, аав ээж нь байна, сайхан байна, ах дүү нар нь байна, хань ижилтэй болъё, найз залуутай болъё гэхээр илүү боломжтой байгаа тийм. Тэгээ Монголд амьдрыг гэхээр карьер нь алдагдчих гад байдаг. Америкт ажиллаж амьдрыг гэхээр нөгөө гэр бүл болох нас, найзлж төхөрлөх хүмүүсийн маань сонголт цөөхөн байна. Бас л зөндөө олон жил гадаадд 10 жил амьдарсан хүн чинь их нутгаа санаж ийн, хайртай эцэг ихээ санаж байна. Тэгээд гадаадтай амьдрыг гэхээр Монголоо санаад байдаг. Монголд амьдрыг гэхээр карьер нь орхигдчих байдаг. Яг ийм хаанч дасан зохицоход төвхтэй яах вэ гэсэн эргэлзээтэй залуучуудаас нилээдгүй ирдэг. Түрүүн хэлсэнчлэн 18 наснд яг хуулийн дагуу насанд хүрдэг ч гэсэн хүний бие физиолог, сэтгэл зүй бол 25 насанд хүрдэг шүү дээ. Тэгэхээр тэр нэг 18-аас 25 насны хооронд бол супер эго буюу ер нь тэр юм ёс зүй, хим хэмжээ, бие хаана яаж авч явах уу, юунд дуртай байх уу, ямар хоббитэй байх уу гэдэг нэлээд тэр насан туршдаа хадгалагддаг хэв шинж төлөвшөл маань тогтдог үе юм байна. Яг тэр 18-25 наснда гадны одоо соёлд их сурцсан, гадны соёлд төлөвшсөн залуучууд маань эргээд Монголдо ирээд бид нартаа дасан зохицъя гэхээр бас арай боломгүй болчиход идэг. Гадаадтай бай гэхээр гэр орноо санаад байдаг. Иймэрхүү хүмүүсээс нилээдгүй ирдэг. Тэгээ миний анзаарч байгаагаар ер нь бол нилээн хөрхэн төлөвшөж 20 гартлаа бакалавра боломжтой бол Монголдо сураад 20 гараад 21-22-т болоод төлөвшсөн үедээ дараа нь магистртаа гадагшаа явах юм бол дасан зохицгоо эмрэлт бага орно. Дээрээс нь тэр Монголдооч гадаадд ч аль алийг нь хослуулсан дасан зохицох чадвартай хүн болоход эрг нөлөөтэй юм уу гэж анзаарэгддэг. Дасан зохицох гэдэг зүйл одоо маш олон зүйл дээр ингээд яригадаад энэ гадаадд байгаа хүмүүст бол бүр чухал. Ягаад тэгэхээр тэр огт өөр ертөнцид дасгаас гадна дахиад одоо юу гэдгийг те дахиад гэр бүлтэй болох яг хэнийг сонгох уу яг уу ихээс гадна. Тэгэнгүүт гадаадд байгаа хүмүүс Монголд байгаа хүмүүсээс илүү миний хувьд бодогдоод байдаг зүйл өөрсөндөө хитрхи их өндөр стандарт хим хэмжүүр тавьд юм уу да. Гадаадд амьдарч байгаа учраас тий гэд гадаадд амьдарч байгаа учраас илүү хичээх хэрэгтэй. Гадаадд амьдарч байгаа учраас ингэх хэрэгтэй. Гадаадд амьдарч байгаа учраас магадгүй Монголд байгаа хайртай хүмүүстэй тусалж дэмжих хэрэгтэй гэдэг ч юм уу тий. Тэнгүүт ингээд сэтгэлийн асуудлууд нь тэр дотроо л цоожлогдоод түүжигдээд байдаг тий. Залуу байна уу, хөшүүн байна уу, гэр бүлтэй байна уу ялгаагүй адилхан юм шиг. Ер нь манай монголчууд чинь эцэг эхийнхээ томчуудынхаа их ач тусыг хариулъя гэж хүсдэг хүмүүс шүү дээ. Тэгэхээр өөрөө хэцүү байсан ч ачаалалтай зовлонтой байсан ч гэр бүлийнхэндээ хэцүү байгаа мэддэхгүй юмсан. Инээс нь жаргалтай амжилттай яваа харагдах юмсан. Баг зовоох юмсан. Боломж байх юм бол тэр хүмүүстэй туслах юмсан гэдэг бодол тэр 17-8-тай хүүхдийн сэтгэл доторч байна. 30 гаруй 40 гаруй насны залуучуудын дунд ч байж идэг. 30 эдтэй 40 эдтэй залуучуудын хувьд бол харьцангуй бие даах чадвартай байгаа шүү дээ. Миний тэр анзаарснаар бол дөнгөж 1-р курстэй гадагшаа явцсан. Тэгээд хэдэн 10,000 долларын төлбөртэй сургуульд. Гэхдээ эцэг эхийн тэр төлбөрийг төлөх боломжтой болгоно гэсэн болохоор тэр хүүхдийг явуулж байгаа шүү дээ. Гэтэл тэр хүүхдийн дотор би аль хэдийнэ насанд хүрсэн. Тэгсэн мөртлөө өөрөө ажил хийгээд өөрөө төлбөрөө төлөх ёстой байтал эцэг эхээсээ мөнгө авчи. Тэгэхээр энэ сургуульд би муу сурах эрхгүй, тааруу дун авах эрхгүй, хичээл дээр унах эрхгүй гэсэн шаардлага хэтийдсэн өндөр шаардлага өөрөө өөртөө тавьсан байдаг. Гэтэл Монголын сургууль биш шүү дээ. Дэлхийд алдартай том сургуулиуд чинь хэдий сайн хүүхд байсан ч 1-2 хичээл дээр бас унах тохиолдол гарч болно. Тэгэх юм бол шууд тэр өндөр шаардлага өөрөө өөртөө тавьдаг хүүхдүүд маань
сэтгэл готролд орсон. За би ч өрн тааруу юм байна. Ахиад нэмэлт зардал гаргачлаа. Би ч бүтэхгүй юм байна да гэсэн бодлуудтай ирдэг. Тэдгээр хүүхдүүдийг харахаар ер нь нэлээд өмнөөс нь өрөвдмөр санагддаг. Хүүхдүүдчүүдээ бага насны хүүхдүүд шүү дээ. Тэр чинь 17 8 санхүүгийн хувьд бие даах болоогүй эцэг эхийнхээ тусламжийг авах ёстой нас шүү дээ. Тэгтэл өөр дээрээ нэмэлт ачааллууд өөрсөн, гутралд орсон. Ингэж ер нь бол анзаархад нэг 12 сарын үе жил болгоны нэг 5 дугаар сарын үеэр гадаадас сурсан хүүхдүүдээс хичээл дээр унчлаа. Эцэг эхийнхээ мөнгө төгрөгийг дэмий үрлээ. Би хангалттай байж чадсангүй. Би ер нь ажил хийдэг ч юм билүү дээ гэсэн хүүхдүүд ирдэг. Зөвлөгөө авахар ирдэг. Ирдгийн ямар сайхан бэ? Ирэхгүй байгаа бол хэцүү байгаа бол холбогдоорой тийм мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө аваарай гэж өнөөдөр амьдралын хүчийг нэвтрүүлэхийн зүгээс бас хүсэж байна. Тэгээд амжилт гэдэг зүйл одоо тий мөнгөөр ч юм уу эсвэл нэр төрөөр ч юм уу эсвэл ээж аавынхаа мөнгөөр тэгж байгаа шүү гэдгээс илүүтэй яг өнөөдөр би яг энэ мэрэгжлийг сурахаар явсан хичээсэн гэдэг дээр л өөрийнхөө үнэлэмжин дээр л байхгүй бол ямарваа нэг өөр зүйл дээр байх юм бол хит хичээгээд ингээд сэтгэл зүйн маш олон асуудлуудад орох нь. За хосын харилцаан дээр бас за гэр бүл болсон тэгээд явсан. Тэгээд очиод мэдээж одоо үр хөвгтдээ болоод амьдрал үргэлжилж байгаа хосуудын харилцаан дээр ямар зүйлсүүд гардаг бол ямар кейсүүд бас ирдэг бол. Ер нь нийтлэг ирдэг кейсүүд бол түрүүн ярьсанчлан гадаадад ээж нь эхнэр нь хүүхдүүдэд хараад тэгээд хүүхдүүдэд харахгүй бай гэхээр хүүхдүүдийн цэцэрлэг харах хүмүүс хэцүү болохоор яалтчгүй нэг нь гэртээ хүүхдүүдэд хардаг. Нөгөө хүн маань 3-4 хүнийг бас хөдөлмөрлөж хоол хүнсээр амьдрах одоо орчин нөхцлөөр хангах ачаалал ирдэг. Тэгэхээр ер нь хосын хоорондын харилцаанд бол хин хинэн стресстэй ачаалалтай байдаг учраас маргаанууд нилээдгүй гардаг. Хин ийшээ ирэх шийдвэрийг гаргалаа. Хин нь илүү их хэцүү байна. Би бинээсээ одоо гэртээ байгаа маань хэцүү байна. Би бол ийм ажил төрөл хийдэг байсан хүн шүү дээ. Гэртээ байх үнэхээр хэцүү байна гэдэг стрессийг эхнэр нөхөртөө гаргана. Нөхөр болохоор эргүүлээд би өглөөнөөс орой болон болтол ямар их ачаалалтай ажиллаж байгаа вэ те. Би ямар хэцүү байж байгаад ирж байгаа вэ. Тэгэхэд чи юм стресстэй байна шүү гэдэг хандлагыг гаргадаг. Тэгэхээр нөгөө гэр бүлийн хооронд чи ингээ асуудал үүслэх гэхэд Монголд бол хоёр талынх нь гэр бүлийнхэн байна. Эсвэл найз нөхөд байна. Ажлынх нь эгчнэр нь ах нар нь байна шүү дээ. Чи тэн дээрээ тэгж болохгүй, ингэж болохгүй гэд зөвлөгөө өгч хүмүүс нь хажууд байгаад идэг бол гадаадны оронд тийм хүмүүс байхгүй. Ядаж одоо ээж төрөөд ядарлаа гэхэд хүүхдийг нэг өдөрч хараад өгдөг дүүнер нь байгаа илүү, эцэг их нь байгаа илүү гэхээр хамаг ачааллыг өөрсдөө дээр үүрдэг болохоор их стрессний хоорондоо таарамжгүй асуудлууд гардаг. Нэгэнтэл сонгоод очсон тий. Нэгэнтэл хамтын шийдвэрээр амьдарч байгаа ийм нөхцөлд тэгвэл хоёр биенийхээ яг ямар байдалтай байгаа тий, ямар зүйлийг бас хамт ингэж туулж байгаа, ямар зүйлийг давж гарч байгааг ойлголцоход нь одоо яаж туслах вэ? Ер нь хосын сэтгэл заслуудыг заслалт ярьж байгаа хүмүүсийг харахад хоорондоо ерөөсөө ярилцдаггүй хүмүүс л ер нь гэр бүлийн асуудалд ороод ийнө гэж анзаарэгддэг. Юмыг зөвхөн өөрийнх нь талаас хардаг. Тийм ээ, гэртээ байгаа нь хэцүү байгаа. Гэхдээ ахиад уруулаад бодоод үзэх юм бол өглөө эрт ажилдаа гараад явж байгаа нөгөө залуу маань ямар хүнд хөдөлмөр эрхлээд орой ямар одоо сэтгэл зүйтэй ямар биеийн ядралттай хурж ирэх үү гэдгийг төсөөлөд ургуулад нэг юм асуудлыг нөгөө хүнийхээ талаас харж үзээд тэгээ хоорондоо ярилцах юм бол надад ч хэцүү байгаа юм байна, чамд ч хэцүү байгаа юм байна гэдгийг ойлгох ер нь төхөмтэй болдго юм уу гэж анзаарэгддэг. Тэгэхээр эхний ээлжинд хосуудын хоорондоо ойлголцохгүй байгаа бол ер нь нөгөө хүнд маань ямар байгаа гэдэг талаар би бодож үзлээ. Зөвхөн надад хэцүү байна, зөвхөн би өөрийнхөө талаас хараад байна уу? Нөгөө хүнд яг аль хэсэг нь хэцүү байгаа бол тэр хүн ямар мэдрэмж мэдэрч байгаа вэ гэж эхлээд төсөөлөд бодоод үзээрэй. Тэгээд боломжтой байх юм бол ярилцаад үзэх хэрэгтэй. Ярилцсан гэхээр бас хүмүүсийн маань толгойд ер нь айгүй тийм кинон дээр гардаг шиг супер шууд ингээл сэтгэл зүйчтэй ярьж байгаа юм шиг айгүй амжилттай ярилцлага болно гэж төсөөлдөг л дөө.
Ярилцаж дадаагүй хүмүүсийн хувьд бол эхний ээлж нь зөвхөн энгийн амьдралын асуудлуудаа ярилцаж сурах хэрэгтэй. Тэгээд тэрний дараагийн шатнд бие биендээ итгэдэг асуудлаа нөгөө ярьдаг болсныхаа дараа сэтгэл зүйн асуудал, юу хэцүү вэ, юун дээр таалагдахгүй байна гэдэг тал руу дараагийн шатандаа орно. Түүнээс ярилцдаггүй байсан хоёр хос гинт суугаал за одоо ярилцъя тий. Гэхдээ яг тийм сайхан ярилцлага болохгүй шүү тий. Тэгэхээр төсвөртэй төвчээртэй эхлээд энгийн амьдралын асуудлыг ярьж татах нь байна. Хоорондоо ярилцдаг болоод бие биенийхээ хэцүүг ойлгодог болоод ирэхээр нэг толгой ботсноос ер нь 2-3 одоо хүн бодоод асуудлыг шийдэхэд үе энийг чи ингэ шийдчих болох юм шиг гэдэг шийдэл нь илүү амархан болно. Үнэхээр хоорондоо ойлголцохгүй бие биенийхээ асуудлыг олж харж чадахгүй, бие биенийг ойлгож чадахгүй байгаа бол мэргэжлийн сэтгэл зүйчээс сэтгэл засалж эмчэд хандах юм бол тухайн хоёр хүний 4-5 сарын хугацаанд ойлгох гээд байсан асуудлыг нөгөө мэргэжлийн хүмүүс чинь мэргэжлийн үднээс хараад нэг хэдэн удаагийн уулзалтаар л алтааг нь дутагдлыг нь авш татлыг нь ойлгуулад өгдөг. Бас таг хугацаа хождог шүү. За тэгэхээр хосуудын харилцаан дээр бол ийм зүйлүүд их гарах нэ. Мэдээж одоо сайхан амьдралыг бүтээн босгоно гэдээ одоо хамт явсан шийдсэн тэр шийдэл дээр болж л өгвөл хамтын ялалт байвал сайхан байх гэдэг шүү дээ. Тэ эргээд тэр хамтын ялалт нь одоо үр хүүхдүүдийнхаа сайхны төлөө гэсэн зүйл байгаа гэдэг. Тэгээд бас нэг асуудал нь юу вэ гэх юм бол нөгөө гадаадад өсөж байгаа төрж байгаа хүүхдүүдийг хоёр соёлтой ингээ хамт байлгадаг хичээдэг тэ ээж аваадын хувьд Монголоо битээ мартаасай Монгол хүн шүү дээ хилээ битээ мартаасай гэд. Гэтэл яалтчгүй тэнд одоо төрөлхөөр ингээд сурж байгаа боловсрж байгаа амьдарч байгаа хүүхдийн хувьд тэр соёлыг бас авч гад байдаг. Эндээс болоод ээж автайгаа ойлголцож байгаа болчлаа тий. Асуудлууд үүсээд байна гэдэг кейсүүд хүртэл их ирээд идэв шүү. Тэгдэг. Ялцчгүй тэгдэг шүү. Ялангуяа одоо Европ эсвэл одоо Америкт өсөж байгаа хүмүүс ч юм уу иймэрхүү кейсүүд ярьдаг. Ялгаатай. Азийн орнд өсөж байгаа хүмүүс Азууд ч ер нь хоорондоо төстэй хүмүүжлээ шүү дээ. Тэгэнгүүт тэр барууны оронд өсөж байгаа хүмүүсийн хувьд бол нэг юм кейс ирж исэн. Эцэг их бол өсвөр насны хүүхдүүдээ монголчуудын хүмүүжлэлээр бол ер нь эцэг их чиглүүлнэ, зааж зааварлна, зөвлөнө. Эцэг ихийнхэн үгэнд бол өсвөр насны хүүхдүүд бол орох ёстой. Хаяач нэг одоо онцгүйг сонсоод загнуулжгүй байдаг, байх ёстой гэж эцэг ихийн зүгээс боддог бол яг гадны оронд өссөн өсвөр насны хүүхдүүдийн хувьд бол чөлөөтэй байх ёстой. Би одоо 16 нас хүрсэн. Янз бүрийн муухай үг хэлэх юм бол энэ сэтгэл зүйчээр хэлэл. Хит одоо диктатурны хараа хяналттай байвал бас сэтгэл зүйчээр хэлэл. Гэт ингээд боломгүй байх юм бол одоо нийгмийн ажилтнаа мэддэгдэрээ, цагдаад хэлжээрээ гэдэг одоо хүмүүжлэр хүмүүцсэн. Тэгээ Монгол эцэг эхчүүдийгээ бас хүнд хилчдэг. Ингээд асуудал үүсдэг кейсүүд бол нилээдгүй бас ханддаг. Тэгэхээр одоо энэ дээр бол аль алийг нь буруутгах бас боломгүй. Хүүхдийнхээ зүгээс ч гэсэн тийм орчин нөхцөлд өссөн, тийм хүмүүжил, тийм соёлын дунд өссөн хүүхд чинь асуудлыг би чөлөөтэй байх ёстой гэж харалгүй яах вэ? Эцэг эхийн хувьд бол Монгол тийм Азийн соёлоор диктатурны хүмүүжлэр хүмүүцсэн хүмүүс бас хүүхдүүдээ контролтой байлгах хүсэл байлгүй яах вэ? Тэгэхээр хин хинийх нь зөвч тал байгаа, бурууч тал байгаа. Тэн дээр шийдэл нь бас л хоорондоо ярилцаж ойлголцгол байх нь дээ. Хосуудын хувьд очлоо мэдээж нөгөө хоёр хос өөрсдөө дахиад нэг амьдрал соёлын ялгаатай. Тэгэнгүүт дахиад өөр хотод, өөр улсад дахиад нэг юм соёлын ялгаатай. Тэгээд тэр хоёрын зөрчлүүд маш их гардаг. Тэ. За тэгэл одоо манай нөхөр ингэж ийм зүйлийг ингэж хараад байна. Надад бол өөр ийм байна гэдэг ч юм уу ингээд ойлголцлууд гараад идэг, үл ойлголцлууд. Энэ дээр одоо нэгэн тал тэнд очсон байгаа юм чи ингээ хоёлаа яриад байгаа учраас бас гэр бүлээр ажгаар хурж байгаа учраас болж өгвөл тэнд гэр бүлээрээ амьдарч байгаа залуучууд маань тий нэг учир зүгээ болоод хоёр тишээ болчихгүйхэн шиг гэр бүл нь ингээ сайн сайхан явж байгаасай гэдэг үднээс бас зөвлөвл. Нэгэн тал одоо нилээн санхүүгийн эрсдэл, карьер эрсдэл гаргаад үүрэг хариуцлага зөндөө олон үүрэг хариуцлага хүлээгээ, зөндөө олон хүмүүсийн ихтгэл найдлагыг хүлээгээд хамтдаа чадна гэж гадны оронд очсон юм чинь. Ер нь бол тэр хүссэн мөрөөдөлтөө зорилготой хүрэх нь зайлшгүй зөвлөл гэж бодож байна. Гэхдээ тэр зорилго мөрөөдлөө биелүүлэх хүч
биднэрт бүгдэнд нь байгаа. Гэхдээ их нэгдүгээрт эхлээд хоорондоо ойлголцох хэрэгтэй. Сэтгэл зүйн хувьд хин хин нь хэвэн байх хэрэгтэй. Хин нэг нь стресстэй, хин нэг нь нойргуудалтай, сэтгэл зүйн хямралтай байгаа тохиолдолд яаж ч тайлбарлаад, яаж ч ярилцаад бас сэтгэл зүйн хямралтай үед ойлгохгүй тал байдгийн шүү. Тэгэхээр би бинийг оншилж чадахгүй, учрыг нь олж чадахгүй байгаа бол мэргэжлийн хүндээ онлайнаар хандаад миний зүв байгаад байна уу, манай нөхрийн зүв байгаад байна уу? Битэрийн хооронд яг ямар асуудал байна? Яаж шийдвэл зүгээр ингээд тэр тулгарсан асуудлыг шийдээд өгдөг, шийдлийг нь хамтдаа ололцоод өгдөг, шийдэлцээд өгдөг мэргэжлийнх нь хүмүүс байхад ер нь тэр хүмүүсийн тусламжийг аваад гэр бүлд байгаа асуудлаа шийдчихэд хамтдаа хүссэн мөрөөдөлтөд хүрэхэд бол ер нь боломжтой шүү. Сэтгэл зүйн хямралыг ер нь тисэн, твчин, гүрийн одоо л хэдэн сар, одоо л хэдэн жил тий гэдэг зүйл өрөөсөө байхгүй. Сэтгэл зүйн хямрал байгаа л бол байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөөд байгаас жарахгүй нөхцөл байдал байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд мэргэжлийн хүнд хандчих юм бол боломж байвал хань ижилтэйгээ ярилцах юм бол асуудал шийдэгдэн шүү. Ингээд сэтгэл зүйн хувьд доктортой хэвийн өөдрөг байгаа хүмүүс чинь өссөн мөрөөдөлтөө хүрч чадсан шүү дээ. Хүмүүс болгоод байгаа зүйлийг болгож л таарна. Хүмүүсийн бас нэг юм зүйл ялгуурлан гадуурхалт. Өөр улс оронд ажиллаж байгаа, амьдарч байгаа. Тэгэнгүүт нөгөө нэг мэдээж ингээд тэнд очиод дахиад нэг байгууллага хамт олон дунд л ажиллана. Тэгэхээр тэнд ингээд хүлээн зөвшөөрөхгүй байгаа, хүлээж авахгүй байгаа байдлууд. За дээрэс нь одоо монголчууд амьдарч байгаа юм чинь тэр монголчуудаа нэг айтайхан сайхан харагдчихвал тий нэрээ боджуул гэдэг нэг тийм байдлууд илүү их юм сэтгэл санааг нь бүр хүнд болгоод идэм болоо да. Тэглөө яах вэ? Ер нь бол хүн нийгмийн амьтан гэж ярьдаг шүү дээ. Бидний энэ өөртөө итгэлтэй, өөрийгөө болж гин, сайхан байна, сайн байна гэдэг өөртөө итгэлтэй байдлыг ч ерөөсөө л нийгмийн идэвхтэй харилцаанд орж тэр хүмүүстэй харьцаж ээж идэвхтэй одоо хамт ажиллаж ижил өөртөө итгэлтэй байдал гэдэг юм нийгмээс л олж авдаг зүйл шүү дээ. Ер нь итгэл найдвартай байж ижил хүн чинь амьдралаа өргөжлүүлж явж байгаа. Тис өөр одоо хилтэй, хил усаар ярьдаг, тис өөр орчинд өссөн хүмүүсийн дунд ингээд монгол хүн гадны хүн очиод ажиллахаар мэдээж ялгаатай. Зарим талаараа дутуу, дулмаг, зарим талмаараач тий илүү ийм мэдрэмжүүд авна. Тэгэхээр ийм шудраг биш харьцуулалт дээр гадны одоо хүмүүсийн дунд ажиллах үед тухайн хүмүүс маань мэдэрдэг учраас өөртөө итгэлтэй байдал маань ундаг. Монголд одоо жишээлбэл нэгтлэн хүн байлаа гэж бодъё л доо. Монголдоо ингээд нэгтлэнгаа хийхээр мундаг байна, сайн байна, ёстой мундаг шүү гэдэг үгийг удирдлагаасаа ч юм уу хамт ажилладаг хүмүүсээс мэдэрдэг, сонсдог. Тэрнгээрээ тэтгэж тэр хүн өөртөө итгэлтэй би бас мэрэгчлэлтэй сайн хүн шүү гэж мэдэрдэг. Тэгвэл гадны оронд очиод яг мэрэгчлэрээ ажиллая гэхээр тэнд одоо хэрэгэлдэг програм нь өөр. 10 хүн ажиллаа гэхэд тэр хүн ганцаараа тэр програмыг нь мэдгүй байхаар тэр хүн өөртөө итгэлтэй байдал нь буурна. Хил усны тал дээр ч гэсэн зарим зүйлийг ойлгон, зарим зүйлийг нь ойлгохгүй. Тэр байгууллагын соёл ч гэсэн Монголын байгууллагаас өөр байгаа шүү дээ. Гэхдээ өдөр тутамдаа ажлын хамт олон дундаасаа өөр ялгаатай ийм мэдрэмж мэдрээд хар өөртөө итгэлтэй байдал маань сулрна. Дээрэс нь тэр одоо монголчуудын тэр гадна амьдарч байгаа хүмүүсийн тэр хүрээлэл Монголд байгаа хүмүүсийг бодвол цөөхөн хүмүүсийн хүрээлэл донд байгаа шүү дээ. Тэгэхээр бие биентэйгээ тэр өөрийгөө харьцуулдаг, илүү байх гэж, давуу байх гэж асуудалтай байгаагаа мэдрүүлэхгүй шүү гэж хичээдэг. Нэг талаараа одоо баг зүүх, маск зүүх гэж ярьдаг шүү дээ. Энэ байдлууд маань нэлээд тархинд ачаалал өгдөг. Одоо нэг уулзалтанд очлоо гэхэд ямар хувцас өмсөж явах уу? Үс ямар байх уу? Нүүрний бутаг ямар байх уу? Ямар цүнхээ барих уу? Ямар ажил төрөл хийж байгаа гэж харагдах уу? Хэлэх үү? Гэт энэ болгон дээр тооцоолол явагдчихэдэг учраас тархинд их ачаалал өгнө. Стрессийн түвшин нэмэгдүүлнэ. Монголдоо бол хамаагүй шүү дээ. Ер нь тухтай, чөлөөтэй өөрийнхөө мэдрэмжүүдийг авдаг. Тэгэхээр гадна нь бол талын стресс нэлээд их авдаг учраас ганцаардах, хямрах, нойргуудах тэр таагүй мэдрэмжүүдийг мэдрэх нь бол гарцаагүй юм шүү.
Тэгээд түрүүнд хоёлаа ихэнд ярьжсэн шүү дээ 1.2 жил монголчууд бол ерөнхийдөө ингээд Дасан зогсчихгаа гэж тий амархан гэж хэрвээ ингээд хэцүү байгаад яг мандах эмчийн саяхан хэлсэн энэ шинж тэмдгүүд байгаад ах юм бол тий сэтгэл готрлын шинж тэмдэг рүү орсон байх юм бол заавал мэрэгжлийн үнд хандаарай. Хүний нутагт хол байгаа гэд те за нэрээ бод эсвэл гүрий чи хичээ чи твч чи тэгж жагаад болно үстэй гэдэг зүйлийг бити хийгээсэй л гэж одоо хүсэж байна. Тэгээд өглөөхөн манай радиог сонсдог нэг эмэгтэй бас гадаадд амьдардаг эмэгтэй өөстө нутагт минь ээж аав минь те хайртай хүмүүс минь орон гэр минь байгаа юм чинь энт дээрлэхөлгүй явна гэж бичсэн байсан. Одоо тэгэхээр ингээл бас л олон зүйлийг туулж яваа шүү тэр хүмүүс те сэтгэл зүйн хувьд бие махбодын хувьд одоо хосын харилцааны хувьд тэгэхээр энэ болгоныг бас Монголд байгаа хүмүүс маань ч гэсэн хардаг байгаасай. Тэгээд Балжин нэм зайгийнхаа комментээр хоёлаа өндөрлөе. Монгол хүн их хэрхэмсэг зантай гадаадад ажиллахдаа худлаа нэмсэглэж чаддаггүй. Ягаад ч юм жаахан л асуудал сэтгэл хямраад байдгаа гэж байна. За тэгээд маш их баярлалаа. Яг нэвтрүүлэг дуусах үеэр бас сэтгэлээ битсэн баярлалаа. Өнөөдөр бид бас гадаадад амьдарч байгаа монголчуудын сэтгэл зүйн асуудал ганцаардлаас тасан зохицол руу хэрхэн яаж очих вэ гэдэг талаар ярилцлаа. Better Mind нойргууд сэтгэл зүйн эмнэлгийн үүсгэн байгуулагч сэтгэл засалч эмч мандах эмчтэй баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. Амьдралын хүчийг сэтгэл зүйн боловсрол олгох нэвтрүүлэг маань бас энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд сонсогчдоо амьдралын хүчийг нэвтрүүлэг одоо нөхөд сонсох бол гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудсан дээр байгаа. Мэдээж YouTube, SoundCloud руу ч гэсэн нөхөд сонсохоор байдаг учраас манайхан бас хайртай дотны хүмүүс рүүгээ илгээгээрэй гэж хүсэж байна. Эх орондоо байвал зөөлөн зантай байдаг юм шиг санагддаг гэсэн комментаар өндөрлөё. Баяртай. Ирээд буцах богинохон цаг хугацаанд хамгийн түрүүнд өөртөө таалагдж амьдр. Тэгж байж л өөрийгөөч бусдыг ч хайрлаж чадна. Сэтгэл зүйн боловсрол олгох амьдралын хүчийг нэвтрүүлэг танд хүрлээ.